өглөө 8-аас эхэлдэг. Тэгээ ерөөхдөө 8:30 гээд ерөөхдөө хүмүүсийн манай компани руу хандах хандлага нөгөө утас колл центр утас руу ерөөхдөө ханддаг. За манайх бол 3 дугаартай. Тэгээ 3 дугаар манай менежер хуваагаад авчдаг. Нэг дугаар нь ерөөхдөө бол нэг салаалаад 8028 дугаар нь бол надаар салаалж орж ирдэг байгаа. Яг өнөөдөр өглөө яг над руу нэг өглөө дугаар залгаад үнийн санал гаргаад өгөөч. Манайх нэг богино хугацаанд нэг богинохон гадагшаа аялал явъя. Тэгээд үнийн санал авсан. Авъягээ залгасан. Тэгээд Улаанбаатар хотоос холбогдсон нийтдээ нэг 50 хүн гэсэн нэг банкны салбарын хүн байлаа. Тэгээд энэ хүмүүс яг ямар хөтөлбөр манайд байхгүй хөтөлбөр, манайд чиглэлээр явдаг хөтөлбөр байгаа юм л да. Жишээлхэд бол зөвхөн 90 гараад жинийн ороод буцаад ирэх хөтөлбөр гаргаад өгөөч гэж байгаа. Тэгэхээр би бол нөгөө бид нар бол ингээд шууд аялагчийнхаа хүсэлтэнд авч болно. Гэхдээ тэр хүний бас мөнгөний хэмнэх гээд тэр хугацаанд одоо яаж өөр юу үзэх боломжтой байна гэдгийг бид нар бол зам дагуу маршрутыг гаргаж өгнө. Ягаад гэвэл энэ нэгэнт одоо Монголоос гарч байгаа мөнгө учраас эргээд бас бидэрт гарч байгаа ч гэсэн бид нар тэр үр бүтээлтэй тэр хүмүүст одоо тодорхой хэмжээд бас нэг жоох юм үзүүлэх гэсэн сэтгэлдээс бид нар бол хандж байгаа. Тэгээ би энэ удаад Facebook дээр яриад үзье. Бид нар бол үнийн саналыг гаргаад өгсөн байгаа. За өглөө ярьсан тийм ээ түрүүнд. Тийм. Та юу гаргасан үнийн судалгааг? За үнийн судалгааг нь гаргачлаа. Тэгээд манайх бол ингэж гаргасан байгаа. Улаанбаатараас за танайхаа нөгөө явах өдөр бол та нар хүсэлтийн дагуу яг групп та нар өөрсдөө бүрдүүлж байгаа учраас богоно нь бол одоо 4:40 Улаанбаатараас 4:40-оор гараад маргааш өглөө нь 7:20-д одоо замун үд дээр буугаад за тэгээ 8 цагийн автобусаар цаашаа хилээр гарнаа. Тэгээ ирээн дээр хилээр гараад ирээн дээр өдрийн хоолоо идээд ер нь бол хил гайлын цаг хугацаа бид нар мэдэхгүй. Гэхдээ бол нөгөө ажлын өдрүүдээр явбал илүү бас ачаал илүү гайгүй байдаг шүү. Өөрөө хасан бүтэн санууд бол. Тэгээ танайхан 3 дахь өдрийг гэж зорж байгаа тэр нэг хил гайл гайгүй. Нэг 11 цаг гэхэд ерөнхийдөө ирээн рүү орчин. Өдрийн хоолоо идээд цаашаа жинийн рүү явнаа. Жинийн рүү цаашаа ер нь бол 350 км байгаа. Баян талын хурдны замаар явна. Ойролцоогоор 4 цаг орчим явах баг. Тэгээд жинэндээ очиж нэг хоноод Water World усан цогцлбор газар хоноод одоо юу гэдэг. Тэгээ маргааш нь өглөөний цайгаа уугаад юус гэж гараад за нэг Мина Water руу нэг 2 цаг орчим явах баг. Уулын замаар. За тэнцэнээр амтны хүрээлэн усан парк шилэн гүүрээрээ үзчихэд ер нь бол нэг 15 цаг хүртэл байхад бол хангалттай баг. Тэгээд шууд одоо юу руугаа ирээн рүүгээ буцна гэсэн үг. Уг нь хөх хотоор ойрхон л доо. Гэхдээ та нар нэг цаг хугацаанд амжихгүй байгаа учраас. Тэгээд ирээн рүүгээ бас нэг 300 км-д орчим байгаа. 300 жоохон гарсан байна. Ирээн дээрээ ирж хоноод тэгээ маргааш өглөө нь өдрийн 13 цаг хүртэл одоо юу гэдэг ирээнээрсөө зээл одоо ойр зүрийн хэсэг дэлгүүрөөл хийсээд 13 цагаас наашаа хил рүү гараад оройн 18 цаг 5 минутны орон нутгийн боогоноор Улаанбаатар руу хөдлөнө гэсэн үг.